тэрнийг нэг хийсээр л байх хэрэгтэй юм уу гэж тий. Хэрвээ ер нь бол ингэж байгаа. Энэ бүхний чинь цаана төр сүрэг сэтгэл хөдлөлийн төвийнхөө идэвхжлийг л бууруулах гэдэг байгаа шүү дээ. Бид нэр төрсэн цагаас ахуулаад бараг хийн хөвлөд байхаас ахуулаад сүрэг сэтгэл хөдлөлийнхөө төвийг идэвхжүүлсэн. Тэгээ тэр нь ингээд булчин шүрмсэн зангирсан хүн шиг болсон байгаа тий. Тийм учраас бид нэр оюуснанда хэд их цахирагдаад хэд их хамгаалтын байдалтайгаар амьдралаа удирдаад айсан, дүгшсэн, сандарсан, твцсэн, тэгээд нийгмийн хүлээлтэд нийцгэж бүх юмаа золиослсон хүмүүс болчиход байгаа. Өөрийнхөө байж чадхаа болчих юм гэсэн үг байхгүй юу? Ер нь өөрийнхөө байна гэдгээч юу юм гэдгээч баг мэдхий болтлоо ингээд явчихдаг. Тэгээ энэний цаана зөндөө олон сэтгэл зүйн механизмууд байгаа л да. Тэгээд тийм учраас миний хувьд бол хэрвээ нэг удаа 3 сар хийгээд явсан одоо 3 сарын хөтөлбөрийг төгсөөд манай тархины фитнесийг, оюуны фитнесийг хийгээд сэтгэл заслаа аваад группээрээ буу уулзалтууд хийгээд зөндөө олон ихтгэлцлийн харилцаа бий болгоцсон ч гэсэндээ дахиад хүмүүс өргөжлүүлээд байна. Шалтгаан нь юу вэ гэхээр өөрийгөө таньж мэдэх тусам илүү амттай байгаад суралцах нь илүү гоё яагаад амьдралд сайжраад байгаа хэрнээ дахиад яах нь хүн чинь нөгөө нэг сонгон шиг ингээд дараа дараагийн ажлах юмуд нь гарч ирээд байдаг. Тийм учраас дахиад өргөжлүүлэх хүсэл төрөөд байна. Тэгэхээр асуултан дээр хариулахад буддаа болцсон хэрнээ яагаад бясалгаад байсан юм бэ? Яагаад гэвэл стил бясалгах хэрэгтэй байсан учраас тийм үү. Тэгэхээр нэг юм юмнуудыг сурцсан бол энийгээ байнга амьдралынхаа бүр нэг шившүүл болгоод хэрэгжүүлээд л байх хэрэгтэй. Тэгээд сайжирж гэнэ үгүй юу гэдгийг яаж мэдэж болох вэ гэхээр тэр сүрэг сэтгэл хөдлөлийн төвчийг яадаг дандаа реакцлдаг шүү дээ. Реакцлал, уурлал, нөхцөл байдалд уурлал, хүнд уурлал, өөртөө уурлал. Өмнө нь бол одоо өөртөө ажиллаг байхдаа жишээ нь би тий хэдэн өдөр ингээд нэг алдаа гаргасан бол хэдэн өдөр өөрийгөө буруутгадаг ч юм уу. Энээс болоо тэрнээс болоо за хүнтэй муудалцсан бол 3-4 өдөр бодоод тэгээд тэрийг бодоод унтаж чаддгүй өдөр байсан бол одоо би энийг хэрэгжүүлээ бүр амьдралынхаа нэг хэсэг болгоцсон чинь 10 секундын дотор нөгөө нэг сайбар төрөөд намайг хойш татах хүчин зүйлсүүд чинь амьлаад гараад ирлээ. Нөгөө шүүгч чинь гараад ирлээ гингүүтээ өөрийгөө зогсоож чаддаг болчих. Тэгэхээр хугацаа чинь багасаад л байгаа та сайжраад байна гэсэн үг. Олон өдөр хоног зовж сүрэг сэтгэл хөдлөлд автаж тэр халуун цонхон дээр гараа тавиад ёо гэж суужснаас энийгээ бага багаар хэрэгжүүлээд маш хурдан сүрэг сэтгэл хөдлөлөөсөө гардаг болж болно. Гэтэ ингийн тулд та сүрэг сэтгэл хөдлөлийн төвөө чинь булчин бол яах нь бүр 100 200 300 кг-ыг өргөдөг тийм одоо мундаг булчинтай хүн шиг болцсон байгаа даа байхгүй юу. Тэгэхээр нөгөө талынхаа эрэг сэтгэл хөдлөлийн төвийг мэрэгэн ухааны төвийн булчинг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд яах вэ? Нэг удаа 7 хоногт нэг удаа жимд яваад ямар ч нэмэргүй шүү дээ. Хүн яадгүй хоолоо сойгоод дасгал хөдөлгөөнөө яадгүй баг өдөр 7 хоногт 7 хоног болгон өдөр болгон хийдэг шүү дээ. Яг л тэрэн шиг энэ дасгалуудаа байнга хийгээд байх хэрэгтэй. Байнга хийхэд ямар төвхтэй юм бэ гэж бодсож болно. Гэтэ энийг амархан болгоод амьдралынхаа нэг хэсэг болгож болдог. За. Миний хувьд бол урд нь ингээд маш их сандрал мэдрэгддэг байсан. За энэ нь ингээд травма янз янзтай холбоотой байсан. Тэгээ энэ бүхнийг ингээд даван туулаад өөртөөгөө ажиллаад ирэхлээр сандрал ингээд мэдэгдэн гэхдээ цэр дор нь ингээд зогсоож чаддаг болсон. Өн чинь би биш юу гэдэг ингээд өөрийгөө зогсоож чаддаг болчихж байгаа. Тэгээд хүмүүсийн өмнө ярьсан ч гэсэндээ тэгж айж тэгдэж сандрахаа болдог. Хэрэг ингээд миний дуу хоолойг сонсох юм бол өмнө нь надтай анх би одоо бичлэг хийгээл эхэлж байсан юм ярьжсэн эхэлж байсан. За мөн коуч нарын дунд ингээд би уулзалтанд орохлоо миний хоолой тийм өөртөө итгэлгүй бүдэг цаан сонсогддог байсан бол одоо миний дуу хоолой айгу тод өөртөө итгэлтэй болсон байгаа зү. Яг энэ шиг энэний цаана дандаа өдөр болгон яах нь энэ бүх дасгалуудаа хийгээд өөртөө ажиллаж ирсний үр дүн гэж хэлмээр байна. За ингээд өөртөө арилгах чи төвхтэй юм биш үү гэдэг өчтөр надад нэг хүн асуусан. Би одоо өстой тасаараа л хувийн хүний хөгжлийн юм судаллаа, өчнөө номоошлаа, өчнөө сургалтанд суулаа. Одоо бүр сүлдээ залхаж байна. Миний бүр дургу хурж байна. Ийм юм бүр ингээд мэддэг ямиг л энэ тэндээсэн хүмүүс яриад байна. Тэр хүн яаж ийнэ гэхлээр зөвхөн толгоогоороо сураад. Зөвхөн толгоогоороо сураад баг. Толгооны мэдлэг бол жинхэнэ мэдлэг боловсрол биш. Тэр мэдлэг чинь бие дээр мэдрэгдэх хүртэл огт мэдлэг биш. Тэгэхээр бие дээрээ мэдэрнэ гэдэг чинь яах вэ? Тэрийг татлагжуулна гэсэн.
Тэгэхээр дадлагжуулаад ганцхан ямыг дадлагжуулаад биеийнхаа нэг хэсэг болгочих юм бол эн чинь боловсрал байгаа таны амьдралыг өөрчлөх хүчтэй. Тийм учраас бүгдийг нэг дор хэрэгжүүлэн тэгжээж би мундаг болно гэхийн оронд магадгүй нэг 3 4-ийг нь ч юм уу яг яс өөрийнхөө биеийнхаа нэг хэсэг болгоод амьдралынхаа нэг хэсэг болгочих хэрэгтэй. Ингэх юм бол амтанд нь ороод өөртөөгөө ажиллах, сэтгэлтэйгээ ажиллах, дотоод ирсэнтэйгээ ажиллах аюу амархан болно. Тэг гоё болно, дуртай байна. Тэг хүн би урд нь яаж ингэж болдог байсан болоо гэж хүртэл бодно. Хэрэв үнэхээр хэцүү хийгээд байгаа бол зөвхөн толгойн мэдлэгийг хоригдлуулад иж болно шүү. Тэгээд энийг дадлаг болоход бас төвхтөө яаж хийх юм гээд байгаа бол үр дүнг нь амсаж эхлэх байна. Үр дүнг нь амсаад эхлэнгүүт угаасаа ер нь гоё болдог. За яг хүн болгонд байдаг түгээмэл асуулт байна. Тэгэхээр буддаа болсон ч гэсэн бясалгалаа хийгээл байсан. Тэгээ бясалгалаа хийхдээ зовж хийгээгүй тийм их дуртай хийсэн байгаа шүү.